Сайн байцгаана уу? Эрхэм мөндөд хүүхэд багчууд, эцэгчүүд та бүхэндээ Уурангай аймаг үүсгэн байгуулалтын түүхт ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье. 2021 он Уурангай аймаг үүсгэн байгуулалтын түүхт 90 жилийн ой тохиож байгаа онцлог жил юм аа. Ой өрөөнд бид бүхэн олон ажлууд хийхээр төлөвлөсний нэг нь миний Уурангай хичээлийн хөтөлбөрийг боловсруулж Уурангай аймгийн үүсэл хөгжил, түүх соёл, байгалийн үзэсгэлэнт газрууд бахархалт хүмүүсийн талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор жил бүр Уурангай аймаг байгуулалтын түүхэн өдрөөрөө хичээл зохион байгуулж байгаа төлөвлөсөн. За энэ жилийн үед аймгийн засаг дарга миний бие Уурангай аймгийнхаа үүсэл хөгжлийн талаар хүүхдүүд та бүхэндээ хичээл орох гэж байгаадаа баяртай байна. За одоо хүүхдүүдээ бүгдээрээ хамтдаа Тэмүүлэн эрдэм сургуулийн 1-р ангийн сурагч Яруу Цаснаа 12 ерөнхий улс ордын 4-р сургуулийн сурагч Эрхэн Баяр нарын уншсан нэгэн шүлгийг хамтдаа сонсцгоё. Хөшүүнэн тасын хангай уудан цэнхэр говийн хангай унган нутгмэд өвөр хангай. Энэ одоо аль аймгийн хэн гэдэг яруу найрагчин зохиосон ямар нэртэй шүлэг вэ? Өвөр хангай магтаал. Ардын уран зохиолч Дэндвийн Пүрэв дорж өвөр хангай магтаал. Бүгд та бүхэн маань маш зөв хариуллаа. Энэ бол манай Уурангай аймгийн Бүрд сумын өвөл Хөдөлмөрийн Баатар ардын уран зохиол Дэндвийн Пүрэв дорж зохиосон Уурангай магтаал гэдэг ийм сайхан шүлгээ. Тэгэхээр энэ шүлэгт туршилснаар Уурангай аймаг маань говь хангай тал дээр хосолсон ийм байгалийн үзэсгэлэн сайхан газруудад та бид бүхэн оршин сууж амьдардаг байх нэ. За одоо хүүхдүүд та бүхэн Уурангай аймгийнхаа талаар өөр ямар зүйлийг мэдхийг хүсэж байна вэ? За сайн байна намайг болов гэдэг би 10 хэрэг ерөнхий боловсролын 1-р сургууль суралцдаг. Өнөөдрийн хичээл оролцож байгаадаа баяртай байна. Манай аймгийн түүхт 90 жилийн болж байгаатай тохиолдуулан аймгийнхаа үүсэл байгуулагдсан үеийг хэрэггүй мэдээ хүсэж байна. За Монгол улсын түүх маань манай эртний өмнөх 209 онд анхны төр тус Хүннү гүрний байгуулагдаж удмаар Чингис хаан их Монгол улсын байгуул дэлхийн ихэнх улс орныг хамарсан эзэнт гүрэн байгуулагдаж Мандан батарч байсан ийм түүхтэй. Энэ түүхээр бид бүхэн бахархах учиртай. За түүхийн хугацаанд эзэнт гүрэн маань задарч 1636 оноос Манжчин улсын иргэшээлд орж энээс хойш засаг захааны бүтцийн өөрчлөлтүүд явагдсан байдаг. Улмаар одоо Монгол улсын хувьд Түшээд хаан аймаг, Сайн ноён хаан аймаг, Засагт хаан аймаг, за Цэцэн хаан аймаг гэсэн ийм одоо дөрвөн засаг захааны нэгжид бол хуваагдсан. За дээр нь бол Ховдын Уран хаан гэсэн одоо ийм Уран хаан хязгаарс нэгжүүдээс бүрдэж байжээ. За ингээд Уурангай аймгийн маань одоо Сайн ноён хааны хүрээ гэдэг маань одоогийн Хөвсгөл аймаг, Арангай аймаг, Уурангай аймаг, Баян онгор, за Завхай аймаг, Өмнө Говь аймаг гэсэн газар нутгийг хамарсан ийм томоохон одоо газар нутагтай Сайн ноёны хөшөө гэж одоо байгуулагдж байсан байна. За Сайн ноён аймгийн маань газар нутгийг тусад нь аваад үзвэл ийм томоохон одоо газар нутаг эзэлсэн ийм одоо аймаг байжээ. 1923-аас 1931 он хүртэл цэцэрлэг мандал аймаг болж нэршил нь одоо ийм өөрчлөгдсөн байна. За бүгд найрамдах Монгол Ард улсын баг хурлын гишүүдийн 2 сарын 7-ны өдрийн тогтоол гаргаж Уурангай аймгийг 1931 он 2 сарын 18-ны өдөр одоо анх одоогийн Баян онгор аймгийн Дүүн голын цагаан эрэгт бол байгуулж исэн ийм түүхтэй. Уурангайчууд бид бүхэн түүхт 80 жилийн ойгоор одоо Баян онгор аймгийн Дүүн голын цагаан эрэг дээр анхны шав тавьсан газар одоо дурсгалын зогсвор хөшөөг байгуулсан байдаг. За тэгэхээр одоо Уурангай аймгийн одоо үүсгэн байгуулсан түүхээ хүүхдүүд та бүхэн бас сонслоо. Тэгэхээр одоо Уурангай аймагтай холбоотой өөр одоо асуулт ямар зүйл мэдхийг хүсэж байна. Тийм асуулт байвал хариулъя. Сайн байна уу? Би 12 сарын ерөнхий боловсролын 4-р сургуулийн 8 аймгийн сурагч Эрдэнэт байна. Бид Уурангай аймгийн түүхээс мэдж авсандаа баяртай байна. Одоогийн Уурангай аймгийн талаар мэдхийг хүссэн олон сурагч байгаа хаа гэж би бодож байна. За хүүхдүүдийн та хүссний асуусанд одоо дараагийн асуултанд хариулъя. Уурангай аймаг нь одоогийн байдлаар засаг захааны зүрхний 19 одоо сум 111 багтай. За сумдаас нь Бат үлзий сум, Хужирт сум, Хар орон сум, за Бүрд 9 зүйл, Баян өндөр үлзийт, Зүүн Баяулан авийн, за Тарагт сум, Сант, Баян гол, Хайрхан дулаан, Нарийн тэл, Баран Буйлаан 30 ус, Төгөрөг, Богд гэсэн ийм 19 сумтай. За аймгийн төвийн 12 хот гэж ингэж нэрлэгдэж байна. За Уурангай аймаг маань одоо 63,000 км квадрат газар нутагтай. Нийт 116,700 гаруй хүн амтай, 33,1 мянган өрхтэй. 2020 оны жилийн эцсийн тоогоор 4,479,000 толгой мал тоолсон. Сүүлийн 10 жилийн хугацаанд тогтмол малын тоотлогоор улсдаа ихний одоо уран байрт шалгарч байгаа. За эдийн засгийн гол салбар бол хөдөө аж ахуйн
салбар. За аймгийн одоо газар нутгийн хувьд тал хангаа одоо говьэр хоссон юм байгалийн 3 бүс төрийг хамарсан юм онцлог уххийн газар нутагтай бүр цөмд Монгол улсын төвцөг оршдгоо. За аймгийн хэмжээнд нийт 195 төрийн байгууллага 5215 ажилтай албан хаагчид ажиллаж байна. Үүнээс ерөнхий улс хурлын 31 сургуульд 1998 багш ажилтан, за 48 цэцэрлэгт 835 албан хаагч ажиллаж байна. За эрүүл мэндийн салбарт 1592 ажилтан албан хаагч, хөдөө аж ахуйн салбарт нийт хүн амын 48% нь бол ажиллаж амьдарч байгаа. За бусад төрийн байгууллагууд 673 албан хаагч ажиллаж байна. Цовын хөвчлийн 759 аж ахуйн нэгжид 6207 иргэн ажиллаж Хөрөнгө аймгийн нийт хүн амын 62.4 ажил хөдөлмөр эрхэлж байна гэсэн статус судалгаа байдаг. За Хөрөнгө аймгийн бүтээлч хард иргэд хөдөлмөрчдийн ажил хөдөлмөр хөгжил дэвшлийг үнэлж 2016 онд Хөрөнгө аймгийг хөдөлмөрийн гавьяаны улаан дуугаар бас шагнасан. За Хөрөнгө аймгаас түүхэн олон бахархалт хүмүүс төрөн гарсан байдаг. Түүний заримаас нь одоо та хүүхдүүд та бүхэндээ танилцуулъя. За Монгол улсын Баатар Лувсан цэрэнгийн аюуш, за мөн одоо түүнээс гадна хөдөлмөрийн Баатар Нацгийн Жансан норов, Дэндвийн Пүрэвдэрж, одоо Дархан аврах Цэрэн Дохтох хэмжлэн одоо ийм одоо гавьяат цолтон шинэ тухааны доогтууд төрөн гарсан байдаг юм аа. За ингээд хүүхдүүд та бүхэндээ бас Хөрөнгө аймгийн одоогийн Хөрөнгө аймгийн хөгжил дэвшил бүтээн байгуулалт статистик үзүүлэлт бахархад хүмүүсийн талаар одоо та бүхэнд танилцуулахад юм байна. Дараагийн одоо өөр асуулттай хүүхдүүд байна уу? Сайн байна уу, танд Хөрөнгө аймаг үүсгэн байгуулагдсны түүх 90 жилийн өмнө төргийн намайг Чамин Эрдэнэ гэдэг. Би Хөрөнгө аймгийн 19 сумын Алтан гац цоодонд ерөнхий боловсролын 1-р сургуульд суралцдаг. Бид хүн бүр аймгийнхаа түүх соёл, бэлэг тэмдэг, туг сүлжээний талаар мэдэж байх хэрэгтэй гэж боддог. Та энэ талаар дэлгэрүүлэн тайлбарч өгөөч. За Хөрөнгө аймгийн туг дөрвөлжин одоо босоо дөрвөлжин хөгцөнгөр дэвсгэртэй энэ бол бас мөнх хөгцөнгөрийг бэлэгдсэн. За түүний төвд нь бол Хөрөнгө аймгийг одоо ихмэл үсгээр одоо бичиж хос баганд одоо болгосон байдаг. Голд нь одоо байгаль эрхийг төлөөсөн ногоон, шар, цэнхэр гэсэн одоо энэ 3 өнгөний бэлэгдэл оруулсан. За дээр нь бол одоо 3 цагийн бэлэгдэл болгож, за сар, нар, галыг бол одоо бэлэгдэж бадам ланхаа суурин дээр бол одоо суйрлуулан бүтээсэн. За одоо хангаан одоо 3 бүс бүслүүрээ бэлэгдэж одоо ногоон, шар, одоо хөх гэсэн ийм 3 одоо туг нь хилтэй. За ичнэ оройд бол одоо гэлбэртэй тогийг байрлуулсан. Энэ бол Хөрөнгө аймгийн одоо бэлэгдэлтэй туг юм аа. За дараагийнх нь Хөрөнгө аймгийн сүлд байна. За Хөрөнгө аймгийн сүлд тэмдэг мөнх хөх төнгөрийн хөхөнгийн дэвсгэртэй. За Монголын төр ёсны бэлэгдэл соён бүсгийн түлхүүр тэмдэгтийн хэлбэрийг хадгалсан. За одоо ирээдүйн бат итгэлтэй байхын бэлэгдэл болгож номин хөх хадгаар хэмжээлсэн. За мөн одоо ард түмний оюун санаа тунгалаг ариун байхыг бэлэгдсэн цагаан өнгийн бадам лавхаа цэцгээр суурилсан байдаг. За сүлд нь уламжлалт төр ёсны бэлэгдэл, хүмүүнлэг, нэгүүлсэнгүй үзэлт, Монгол усаатны гал голомт, за түүх соёлын дурсгал төлгөө Монгол хүний биеийн ба оюуны бэлгийн чадахыг дээдлсэн, за үлэмж үзэхүйн төгс гайхамшигт Хөрөнгө гэсэн ийм утга санааг илэрхийлсэн бүтээгцээ. Хөрөнгө аймгийн сүл дуугаар ардын уран зохиолч Хөдөлмөрийн Баатар Дэндвийн Пүрэвдэрж Хөрөнгө магтаал гэж одоо шүлгийг Хөдөлмөрийн Баатар төрийн хошоо шагнал Нацгийн Жансан норвын аялгүй хэлснээр Хөрөнгө нутаг нэртэй болгож аймгийн эрдэнэ төлөгчдийн урлын 2011 оны 7 сарын 19-ний өдрийн 10 дугаар тогтоолоор Хөрөнгө сүл дуу болгон баталсан. За ингээд хүүхдүүд та бүхэндээ Хөрөнгө аймгийн туг, Хөрөнгө аймгийн сүлд, Хөрөнгө аймгийн сүлд дууны талаар танилцууллаа. Одоо хамтдаа аймгийн сүлд дуугаа сонсоод өнөөдрийнхээ нэг хичээлийг өндөрлөё. Өнөөдрийн энэ хичээлд идэвхтэй оролцсон сурагчид болон Хөрөнгө аймгийн нийт сурагчдаа талархал илэрхийлж сурлагын өндөр амжилт хүсье. Хөрөнгө аймгийн төв соёлоороо бахархцгаая. Сайхан хүн чигүр амраа сангийн далайд чуулахгүй Тэнгис талын сүрэг
арт хүндий тодд огших хаврын үрээр алтан түрүү хөрсөн түлхэн алсын од шиг түгсэн байдаг өвчнөгөн үдийн хангаа хөшиг наммиг тагыг хангаа уудам цэнхэр өвийн хангаа онолон нутагмин урхангаа Үсийн толгой сасан сарцсан удаан зүтгэн татах цагаа арва хэрийн шин иргэн адуучны оргонд бэндлэн байдаг хөвчин овоодыг хангаа хүшиг наммиг талыг хангаа Удам цэнхэр говийн